Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээ одоосод Сан Францискогоос ялалт та бүхэнтэй хамт байна. За дөнгөж сая Golden State Warriors Minnesota Timberwolves багуудын цуурлын 2 дахь тоглолт явагдаж Minnesota Timberwolves баг таамаглалын дагуу ялснаар цуурл 1-1 харьцаатайгаар тэнцлээ. За гэхдээ энэ тоглолтод Stephen Curry оролцоогүй учраас энэ үр дүн баг ойлгомжтой байсан гэж хэлж болоход болно. Гэхдээ гэдгээр хоёлаа энэ удаагийн дугаараа эхлүүлээ гэж бодож байна. Гэхдээ гэж асуух гэдэг нь од. Гэхдээ саяны ялалт, саяны хожил чиний сэтгэлд хүрж ийн Minnesota Timberwolves багийн тоглолт. Үгүй яг Timberwolves багийг тоглолтоор л тоглосон. Миний хувьд төсөөлж исэн үр дүн л гарлаа. Хэрвээ Curry байсан бол ондоо тоглолт болох байсан баг. Гэхдээ Curry байхгүй. Golden State Warriors баг үнэхээр Curry-г бол үнэхээр хэцүү байна гэдэг нь л харагдаж байна. Өмнөх тоглолтын эхний тоглолтын дээр хэлжсэн шүү дээ. Jimmy Butler тоглолт дуусны дараа шууд амжилтын сурвалжлагчид ярьслаа өгтөө. Step байгаа үед тоглоход илүү амар байдаг юм аа гэж тийм. Тэр чинь үхээр Stephen Curry дээр бүх хамгаалтын анхаарал шилждэг учраас бусд нь сул гарч бусд нь тэгж сул тоглох чөлөөтэй орон зайг олгодог юм. Тэр нөлөө нь одоо ч гэсэн байгаа даа учраас Stephen Curry одоо ч гэсэн 37 настай хэдэж NBA-д хамгийн нөлөөтэй хамгийн супер оддын нэг нь байж чадаад байгаа юм. Миний хувьд бол өнөөдрийн тоглолтод Minnesota Timberwolves баг дээр жоохон сэтгэл дундуур байна. Тэгэх юм бол би өнөөдрийн тоглолтоос яг нэг өчигдрийн Denver Oklahoma-гийн тоглолтыг тийм blowout үр дүн хүлээдсэн баггүй юм. Илт тасархаа хожлын зөрүү. Тэгсэн чинь тоглолтын 3 дугаар үед бариулаад онооны зөрүү ойртоод тоглолт ирэхэд дөхлөө. Тэр үед Rudy Gobert нэг юм сууж иж Nazrid гарч ирж тоглолтыг буцаад эргүүлээд олж авлаа. Stephen Curry байсан бол энэ цуврал одоогийн байдлаар 2-1 явж байхад би л гайхахааргүй л тийм тааруу тоглолтыг Minnesota Timberwolves баг үзүүлж ийн л гэж би хараад байна. Тэгээд Chris Finch дасгалжуулагч яагаад одоо болтол яг зөвөр Chris Finch дасгалжуулагч ер нь бол гарны тавтаа өөрчилдөггүй. Ер нь бол минутын хуваарлалтаар л бүх асуудлыг шийддэг юм дасгалжуулагч санагддаг. Rudy Gobert болохгүй байхад, Rudy Gobert ашиггүй байхад тэгээд заавал тэгж эцэст нь тулгаж иж солилцоо хийх юм. Би бол миний харж байгаа энэ цувралд Mike Conley, Rudy Gobert хоёрын ашиглах минутыг жоохон баг зэрэг багасхуул илүү үр дүнтэй юм шиг харагдаад байна. Тэгээд Rudy Gobert суугаад өнөөдрийн тоглолт хийсэн өөр боллоо шүү. Тий, нэгдүгээр, хоёрдугаарт Anthony Edwards бас тоглолтын хоёрдугаар үедээ бэртлээ л дээ. Тэгээд баг тоглохгүй гэж байгаа буцаж орж ирж тоглосон. Тэгээд Anthony Edwards-ийн тэр бэртэлжсэн ер нь бол нөлөөсөн баг. Ер нь 3-4 дээр ч гэсэн ер нь бол жоохон тоглонгол яг 100% биш байгаа нь харагдчихлээ л дээ. Тэгээд Warriors-ийн систем тэр чигээр байхгүй болчихлоо. Энэ тоглолтын дээр. Steph байхгүй болонгууд Warriors гэдэг баг үнэхээр яаж тоглох боловч одоохондоо олоогүй юм шиг харагдаж байна. Тэгээд point guard хэрэгтэй байна. Ямар их turnover хийв. Ерөөсөө ямар их 24 секундын юу болов одоо violation болов те. Залж чаддаг хүн алах багт. Тэгээд яг чиний хэлдгээр Curry дээр хамгаалтын анхаарал татагддаг. Тэрэн дээрээс айгүй олон хүмүүс суулгаарч шиддэг, довтолдог байсан бол энэ дээр бол ерөөсөө тим зүйл гарсангүйгээс степ байхгүй болохоор Timberwolves ч гэсэн хамгаалахад маш амархан болж ирж байна. Тэгээд оноо нь ингээд явахгүй, offense нь явахгүй болохоор яг тэрийгээ дагаад defense нь унчиж байгаа байхгүй тийм. Ингээд угаасаа очиод оноо авахгүй болохоор ч угаасаа хүн чинь сэтгэл зүйн угаасаа би энэ угаасаа ингээд шатаун болоод ирж байна л та. Тэгээд угаасаа ямар ч хамгаалтгүй болцсон. Тэгээд яг энэ байдлаар бол цаашдаа яаж үргэлжлэх нь бол үнэхээр Warriors-ийн хувьд харахад бол үнэхээр хэцүү л харагдаж байна. Ямар нэгэн байдлаар талбай дээр тоглох хоёр тоглолтын нэгийг авч цуурлыг жоохон уртцгаж Curry-г буцааж оруулж ирэх арга бодохгүй бол энэ цуврал баг ингээд дуусчих юм болоо даа л гэж харагдаж байна. Гооха би бол арай гоох гэж бодож байна. Би одоо энэ цувралын Бэмбгарагт болох тоглолтоос бол арай өөр зүйл хүлээж байна. Би Warriors талбай дээр энэ Chase Center-тэй ирээд Steph-тэй өөр тоглох болов гэж найдаж байна. Хоёрт Steph Curry
эхний үеийн завсарлагын дараачаар ярьцлага өгөхдөө бид нэр энэ тоглолтод тэсэх хэрэгтэй байна гэж хэлсэн шүү дээ. Тэсэх хэрэгтэй байна гэдэг чинь бид нар юу ирэх гэж байгааг биднийг юу хүлээж байгааг мэдж байгаа тийм учраас тэсэх хэрэгтэй байна гэж хэлсэн байхгүй. Би энэ дээрээс хоёр зүйл байж магадгүй гэж хараад байна. Нэгт нь бид нар одоо талбайдаа очих гэж байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдрийн тоглолтыг яаж хийж байгаад аргалаад дуусгах хэрэгтэй байна. Хоёрт тэсэх хэрэгтэй байна гэж Стеф Биртэл тэсэх хэрэгтэй байна гэж хэлсэн болов гэж би хараад байгаа. Стефен Curry өнөөдрийн тоглолтод мэдээж оролцоо гадны хувцастаа суусан. За багадаа 7 хоногийн хугацаанд оролцохгүй гэж Shams өчтөр мэдээлэл өгсөн. Гэхдээ өнөөдөр тоглолтын өмнө Стефен Curry халаалт өнөөдөр таргет центрт халаалт шидэлтийн бэлтгэл хийсэн байлаа. Стефен өөрөөсөө тэгтгэлтэй хүмүүс чинь эн чинь хөлний шүрмэс болохоос бусад гарын ч юм уу яагааг болохоор уусаад тамирчид тэгдэж хөлн болохгүйсэн хөлөндөө ачаар л өгөхгүй шидэлтэй ч юм уу ямарчсан юм хийгээд бэлэн байдал байдаг уусаа профешнл тоглогч нар. Би зүгээр нэг юмнаас айж байна. Өчигдөр гарсан мэдээлэл. Тэгээд 7 хоног out. Тэгээд 7 хоногийн дараа reevaluate хийнэ гэж байгаа байхгүй. Reevaluate хийнэ гэдэг чинь 7 хоногийн дараа тоглоно гэсэн үг биш байхгүй. 7 хоногийн дараа эмч үзнэ. Тэгээд ямар биш тэр нэмжлэгэнд нь би энэ яаж react хийсэн байна. Тэр нэмжлэгийн цаашаа яг тэдний бодож байгаагаар явсан байна уу, яваагүй байна уу гэдгийг л хараад тэгээд дахиад хугацаа өгөхөр тийм юу байгаа байхгүй. Одоо юу гэдэг процесс байгаа байхгүй. Тэгэхээр яг 7 хоногийн дараа тоглоно гэдэг бол хэцүү. Тэгээд өчтөр гарсан мэдээл 7 хоног гэхээр яг 7 хоногийн дараа 3 дахь өдөр 5 дахь тоглолт дараагийн 3 дахь өдөр. Яг 5 дахь тоглолтын дээр тоглох уу гэдэг чинь яг тодорхой биш байгаа байхгүй. Тэгэхээр 3 дээр тоглохгүй, 4 дээр тоглохгүй, 5 дахь дээр тоглох үгүй нь мэддэхгүй. Хэрвээ 5 хүртэл өнчих юм бол мэдгүй би бол Warriors-ыг Curry хэлснээр тис чадна гэдэгт бол итгэхгүй л. Тэгээ өнөөдөр хараа. Би өмнөх дугаар дээр хэлжсэн би нэг 3 юмнаас айжна гэдэг. Стефен хуруу гэж бодож байсан чинь хөл нь болж таарлаа. Тэгээд Draymond Green-ий technical foul яваад ах үедээ гэсэн чинь өнөөдөр дахиад нэг л авчихсан. Тэр яагаад тэгээд идэв юм бол? Тэр ямар шаардлага үйлдэл өнөөдрийн тэр гар савдаг. Яг иймэрхүү байдлаар тоглолт болгон тэгнэ авч шин. Тий. Тэгээ одоо тэгээд дахиад ингээд хоёрыг авчих юм бол Draymond Green-ийг хүмж. Аав штэ. Тэгээд яг ийм байдлаар одоо цаашаа үргэлжлэх юм бол зөвхөн Butler яагаад тэгээ Butler дээр угаасаа энэ систем чинь тогтоогүй. Butler чинь сизны дундуур орж ирсэн хүн яг мэдгүй Timberwolves-ийн эсрэг нэг хожил авч чадна гэдэгт бол би бол үнэхээр эргэлзэж илээ. Яг зүгээр эерэг талаас нарах юм бол Stephen Curry за 5 дахь тоглолтод тоглохгүй байлаа гэж бодоод 7 хоногийн дараа за окей тоглохоор болчлоо гэдэг ингээд зүгээр бодъё. Тэгэнгүүт одоо энэ талбай дээр их 2 тоглолтын аль нэгт нь яаж хийж байгаа тоочих юм бол яаж хийж байгаа заавал авах хэрэгтэй. Яаж хийж байгаа очих юм бол цуврал 2-2 болно. 5 дахь тоглолт Minnesota-гийн талбай дээр болно. Тэрэнд хожигдох гэсэн нэрээс хамаагүй байхгүй. 6 дахь тоглолтоос Steph ороод ирнэ гэдэг нөхцөл байдлаараа өөр. Энэ бол нөгөө нэг зүгээр хэрвээ гэдэг хамгийн одоо юу гэдэг мууд бэлтгэж байгаа төлөв шүү. Бүр мууд бэлтгийг бол угаасаа Stephen Curry-ийн цувралд авчихгүй. Яг л Steph анх удаага ийм шүрмэсний булчингийн гэмтэл авч байгаа гэж байна. 17 жилийн карьертаа 16 жил байхаа 2009 он бэлтний драфт гэдэг чинь. Тэгээд дээрэс нь одоо 37 настай шүү дээ. 37 настай онд ийм hamstring-ийн гэмтэл hamstring-ийн буюу гойны арын бүдүүн шүрмэсний гэмтэл бол ерөнхийдөө сонолт 3-6 хоног. За 2 дугаар зэрэг бол хэдэн 7 хоног. За тэгээд тэрнээс 3-8-7. Тийм хүндэрсэн байвал хэдэн сар болдог ийм ноцтой гэмтэл байхгүй. Тэгээд энэ юг харуулж байгаа гэхээр ачааллыг авсан байна. Houston Rockets-ийг ялахын тулд Steph ачааллыг авсан байна. Houston Rockets-ийг ялахын тулд 7 дахь тоглолтод Stephen Curry 2 майл гүйсэн байл шин. 7 дахь тоглолтод 2 майл. Гэхдээ яг ер нь хэлсэн шүү дээ. Houston Rockets Warriors цуврал эхлэх юм би хэлсэн шүү дээ. Энэчнээс яг Steph бүрэн бүтэн гарч ирэх үү гэдэг чинь яг энэ болоод байгаа байхгүй юу? Уусаа Amen Thompson Rockets-ийн хамгаалалт чинь ямар амар хамгаалалт гэдэг бид нар үлрэлцэнгээ харсан шүү дээ. Яг тэнцэнээс ингээ бүрэн бүтэн гарч ирэх үү гэсэн чинь ингээл
Нэг хуруугаа тэгээд юу бол гараад ирсэн юм шиг. Шүрмэсгүй гараад. Гойны шүрмэсгүй. Тэгээд хараа нэг ингээ гойны шүрмэс татчихвал үгүй шиг ингээ сунчвал тэгээд дахиад ингээ тэр нь гарч ирээд байдаг тийм жоох юутай шүү дээ. Сэдэрхэд яг хоо тийм сэдэртэх талтай. Тэгэхээр эмчнэр чинь бас ингэдэм юм байна. Анх удаа ингээд яг энэ гимтлэр гимтэж байгаа болохоор би н одоо хэр хурдан идэхийг хэлж чаддгүй юм байна бас. Яг Стеф одоо яг энэ шүрмсийн гимтлээс хэр хурдан идэгдэг би одоо хүн болгоны физиологи шал ондоо байгаа шүү дээ. Тэгээ яг тэрэн дээр яаж респонд хийхийг бол мэдэхгүй байна гэж л. Тэгэхээр яг 7 хоногийн дараа би энэ хурдан идсэн байна уугүй байна уу гэдгийг л бид нар сонсголоо лээ. Тэгээд үнэхээр харамсалтай. Үнэхээр харамсалтай. Би одоо нэг ахын хэлдэг юм хэлмээр байна л да. Ерөөлч юм шиг хараалч юм шиг. Тэгээд энэ бол excuse биш. Битлэг гэдэг бол югдвүлээ сагсан бомбын нэг хэсэг гэдэг. тийм. Үнэхээр харамсалтай тийм юм болчихно. Энэ нөгөө нэг Стефийн тоглолтын өөрөө онцлогч ингэж огцом тесэрдэг, хоошо татдаг, кроссовер хийдэг. Ялангуяа энэ шүрмэсэн дээр хачаал авдаг юм тоглолтын арга барилдаа тоглож байгаа юм. Тэгэхээр би за ингээ идгээд ороод ирлээ ч гэсэн нөгөө айц ч гэдэг юм эсвэл дахиж гэмтэх магадлал ч гэдэг юм тэр нь байгаад байгаа учраас угаасаа энэ жилийн плей-оффт 100% Стеф эргэж орж ирнэ гэж бол угаасаа харахгүй. Тэгэхээр энэ Warriors яаж нөлөөлөх нь би яг зүгээр өмнөх дугаар дээр би бол Minnesota Timberwolves-ийн цуврал ялна гэж тамга өгсөн байгаа шүү дээ. Гэтэ Warriors-ыг бол өндрөөр үнэлмээр байна. Өнөөдрийн тоглолтыг гэсэн би тийм муу тоглолт гэж бол хэлэхгүй. Яагаад гэх юм бол мэдээж ямар үр дүн гарах нь тодорхой байсан ч гэсэн тийм тэмцэн 2 шудаан онооны зөрүүг ойртуулсан. Одоо талбай дээр очих юм бол яг энэ байдлаараа Rudy Gobert-ийн тэр удаан хөдөлгөөнийг ашиглаад Kuminga ингээд сэлгэрээс орж ингээд тоглох юм бол Warriors боломж байгаа л гэж харагдаж байна. Гэхдээ мэдээж яг одоогийн нөхцөл байдалд Steph Curry-ийн тодорхойг бол Minnesota Timberwolves багийн цувралын favorite нь мэдээж ойлгомжтой. Бас нэг юм онцлох хэрэгтэй энд. Өнөөдөр Anthony Edwards-ийн шагаа гимтсэн. Өнөөдөр бол буцаад ирж байгаа. Тэр чинь яг ингээд тоглолтонд байсан хамаг адреналин биеэр нь гүйцсэн өвдөлтийг бол тисээд ингээд гарчиж байгаа байхгүй. Энэ шагаа маргааш нөгөөдөр хавдах нь уу, яах нь уу те? Ямар байдалтай болох нь уу? Anthony Edwards тоглох уу, эсвэл тоглосон ч 100% байх уу гэдэг чинь бас асуудалтай. Тэгэхээр бас Timberwolves ч гэсэн ер нь бол бэртэл гэмтэлтийн асуудалтай 3 дахь тоглолт руу орж магадгүй л. Anthony Edwards угаасаа 100% биш байгаа шүү дээ. Lakers-тэй хийсэн цуврал дээр нь LeBron өвдөгний хажуу талаас нь ороод гэмтсэн байгаа. Lakers-тэй хийсэн цувралын эхний тоглолтод Anthony Edwards шилбэний булчин татчихсэн, шүрмэс татчихсэн. Энэ цуврал эхлэхэд Anthony Edwards угаасаа 100% биш байгаад байгаа шүү дээ. Тэр нь бол тодорхойгоо ингээд бүр өмнөх тоглолтын дээр чийж асуужсэн Twitter дээр ч хүмүүс ингээд иргээд Anthony Edwards-ыг 100% биш юм шиг та нарт харагдаж байна уу гэдэг. Яг гэх юм бол кат хийж орохгүй, довтолж ингэж орохгүй. Яг л өөр дээр тийм 23 настай тоглогчийн хувьд багийн лидерийн хувьд ачаал их авах хэвээр юм тоглолт байгаад хахад тэр тоглолт нь тгээгүү байд. Тэгээд энийг ч гэсэн Chris Finch дасгалж байгаа Anthony Edwards-ыг тоглолтын дараа шүүмжилсэн байсан. Шидэлж орохгүй байж болно. Гэхдээ багийн лидер хүн хэмнэлийг өдөртөх хэрэгтэй гэж. Тэрийг хийгээгүй гэж Anthony Edwards-ыг шүмцсэн. Өнөөдөр чи би яг хэлсэн шүү дээ. Үгүй наадах чи би яг хэлсэн шүү дээ. Өмнөх юм дээр тийм 7 тоглолт тоглолцсон заяа. Бүр амар хэцүү 7 тоглолтноос тийм интенс бас хамаг бидээ адреналин гүйлгцэн хүмүүс чинь дараагийн тоглолтондоо илүү ороод ирдэг байхгүй. Хэдэн 7 хоног хэдэн баг 7 хоног амарсан хүмүүсээс чинь. Уусаа тэр чинь уусаа хүний бие физиологи байхгүй. Бид нар улиралч гэсэн хардаг. Back to back тоглолцоод дахиад нэг багтаа 2-3 өдөр амарсан багтаа ингээд яцгаар нөгөө back to back тоглосон баг ядцсан байх хэвээр баг чинь хожиждаг тохиолдол зөндөө байдаг штэ. Тэгэнгүүт яг өчт нөгөө ихний гейм дээр л ер нь л тийм л юм болсон. Ерөөсөө үнэхээр баг алхсан штэ. Ер нь Timberwolves-ийн тэр чигээрээ. Тэгээд дээрэс нь би хувьдаа ингэж боддог. Minnesota Timberwolves баг Lakers-тэй тоглоод датчиж гэдэг нь Lakers-ийн муу хамгаалтын эсрэг ингээд нэг муу зан сурцсан байна. Хараа би өмнөх дугаар дээр хэлсэн. Өмнөх дугаар дээр нэг хэлсэн шүү дээ. Би нэг сошиал дээр ч оруулсан. Minnesota Timberwolves тийм амар байгаа юм биш үү. Lakers их муу байсан учраас ингээд байна гэж. Тэгээ хараа Golden State Warriors багийн хамгаалалтад нүр тулангууд сая ихний тоглолтод юу болж байна. Өнөөдөр бас юу болж байна. Тийм амар нөгөө ихний плей-оффын цувралд байсан Minnesota Timberwolves харагдахгүй байгаа юм. Тэгэхээр энэ чи юуг харуулж нэг Minnesota team супер сайн биш.
Lakers бүр муу байсан байна. Warriors-ийн хамгаалал Lakers-тай харьцуулшгүй сайн байгаа юм байна гэдгийг л эндээс харуулж болохоор байна. Тэгэхээр Lakers хожигддаг нь аргагүй юм байна. Minnesota Timberwolves-ийн хожоод ирсэн байгаа нь аргагүй юм байна. Warriors ч гэсэн өмнөх шатнд 7 тоглолт хийдгээр гаргасан ч гэсэн хоцсон нь аргагүй юм байна гэдгийг л эндээс харж байна. Тэгэхээр явуулах ёстой багууд л 20 дугаар шатнд таарчаад байна гэж бодож харж байна. Тий одоо тэгээд 3 4 дугаар тоглолт биш гейм бол Warriors-ийн хувьд бол маш шийдвэрлэх чухал тоглолт. Тэгэхээр заавал нэг нь авах хэрэгтэй. Яг үндэ Warriors-ийн хувьд ч биш би бол гэж бодож байна. Minnesota-гийн хувьд ч ялгаагүй чухал тоглолт. Хоёулангийн заавал авах хэрэгтэй. Хэрвээ аль нэгийг нь алдах юм бол энэ Timberwolves-ийг хүсээгүй тэр нөхцөл байдалд нь авч байгаа байхгүй. Steph-тэй тоглох гэдэг шүү дээ. 6-7 дахь тоглолтод магадгүй. Харин тийм болохоор сунгаж болохгүй байхгүй. Сунгаж болохгүй байхгүй. Ирэхээс өмнө нөхрөлж авах хэрэгтэй. Тий. Өөртөөс нь шалтгаалнаад. Game Point podcast үргэлжилж байна. Биднийг дэмжиж бидэнтэй хамт байж байгаа. Биднийг байн үздэг, сонсдог. За бүх хүмүүстээ subscribe дараарай гэж хэлмээр байна. Донод бүс рүү хойлоо шилжиж гэж бодож байна. Ер нь бол зүгээр энэ жилийн плей-офф бол таамаглаагүй үр дүнтэй болж байгаа гэдгийг нь ойлгомжтой байгаа шүү дээ. Яг гэх юм бол зочин багаар тоглосон 4 баг дөрүлээ бүсийн хагшиг шиг ихний тоглолтуудад хоцсон. Дээрээс нь дорнод бүсэд зочин багаар тоглосон 2 баг нь хоёулаа 2 дэг болчихсон гэртээ харж яваа. Би яг надад чи ингэж хэлмээр байна. Яран дээр чи KG орилдог штэ. Anything is possible. Anything is possible. Гэхдээ яг наад үг чинь төгс тохирж байна. Дараа энэ өмнөх цуур дээр Индиана Кливленд за тэр хоёулаа дараа нь яри. Boston Celtics New York Knicks-ийг эхлээд яри. Өчтөр New York Knicks-ийн фэнүүд баярлсандаа болоод бүр нөгөө ордноос гарахгүй үлдээд ингээд ордонд баяраа тэмдэглэсэн чинь ордны ажилт нэг хөөгөөд очиж уурлаад муудалцаад бас нэг тийм хөвгөлтэй дүр зураг болцсон байлаа. Гадаа бөөн зодон болсон мэт шүү дээ. Гудамжинд бөөн зодон болсон. Харин тийм. Ерөн зүгээр тийм нөхцөл байдал фэнүүд Knicks-ийн фэнүүд сэтгэл хөдлөө ингэж яг хөлбөмбөгийн фэнүүд чиг гаргадаг юм фэнүүд л тэ тэр гэртнээс мэднэ. Гэхдээ тэхээс зур аргагүй. Ягаад гэх юм бол улирал Бостоныг 4 тоглоод New York Knicks нэг чончоогүй баг плей-офф ихээс ч 2 тоглоо 2 дэг. Яг юу болчихвоод. Хоёр хант би одоо шам нэг зураг харсан. Найрын нийттэй юм уу таах. Хараа хоцсон гэхэд одоо сайшаа ч юм дээ. Гэтэ энэ зургийг хараад. Бүхэл одоо хоёр тоглолт хоёр дээ. Дээдлийнх нь 2 тоглолт, доотлийнх нь 1 тоглолцсон. Бүхэл тоглолтын турш Бостон хожиж явж байгаа үстэй. Дандаа 20 хоногор ер нь бол хожиж яваад байгаа байхгүй. Тэгснээ хамгийн сүүлд ингээл хожигдоод. Яг адилхан зураг байгаа хэвээр баг ер нь бол энэ дээр болохоор юу яасан өөр тайм болсон. Энэ дээр гэж ил гараад өөр тавсан. Тэгэд буруу нь бол би дахиад хэлье. 3-аас шиддэг энэ сагсан бөмбөг шүү дээ. Хүн болгон Steph Curry биш. Хүн болгон Steph Curry биш. 3-аас шиддэг сагсан бөмбөг хожиход ялангуяа плей-оффт амар тийм эрсдэлтэй шүү гэдгийг бол Boston Celtics-ийг харуулж байна. 2 тоглолт нийлээд байна шүү дээ, тэ. Нийтдээ 100 удаа шидсэн 3-аас. 75-ыг алдсан. 25-ын л хийсэн. 75 хөвд нь алдсан. 75 position хоосон явуулсан баг гэж боддоо. Тэгэхээр энэ би уулын Joe Mazzulla ихний тоглолтын дээр заах ихний тоглолтын дээр ингээд хүн чинь ингээ уусаа нэг шидэлд орохгүй өдөр байж шүү дээ. Заах тэгж бодоод. Гэхдээ ер нь бол 3-аас шиддэг юугаа ер нь болидо гэж бодох юм болов ондоо гейм плантаа орж ирэх юм болов гэсэн чинь 4-р үе дээр яг адилхан. Яг адилхан. Хараа Порент гарч байгаа зөө. Хурдан тоглоход гарч байгаа. Джейсон Тэрэм бөмбөгөө завчин дээр авчиж байгаа байхгүй. Доор Ал Хорфорд байна шүү дээ, тэ. Брансныг хасчиж байгаа. Завчнаас юу гүгээд шууд бараг тохох боломж байгаа зай байгаад байгаа байхгүй. Шууд ороод. Тэгэхэд 3-аас идэд алдчихж байгаа Джейсон Тэрэм. Би тэр одоо юу гэдэг decision-ыг тэр юу бодож тийм юугаар decision гаргадаг юм гэдэг. Джейсон Тэтэм угаасаа оролт хийвэл баг 50%, 60%, 3-аас шүдвэл 10%, 20% шийдчихвэл одоо
Энэ цуврал. Тэгээд шалтгааныг хайж олыг бол би нэгдүгээр өмнөх тоглолтод би нөөсөн шүү дээ. Чи Кристоф Порзингсийг Illness гэсэн Кристоф Порзингс гимтэл байгаа шүү дээ. Illness. Өнөөдөр бас Illness юм уу? Illness. Хараа юуны сүүлээр бид нар ярьжсэн санаж байна уу? Нэг вирус авсан юун мэддэхгүй. Тийм. Гэтэ гол нь тэрийг оншилж чадахгүй байгаа. Тэр вирус ч одоо хүртэл ингэж яваад байгаа байхгүй. Тэгээд өчтөр юуны дараа тоглолтын дараа бас сэтгүүлчд асууж л дээ. Ингээд яа би чи яаж нэг өвчин чи гэдсэн чинь үнэхээр би одоо намайг бол дотроос минь идэж ийн гэж байгаа. It kills me from inside. Тэгээд ингээд надаа тэр Christopher Porziнгс ямар ч тийм энержи байхгүй тоглолт талбай дээр тэг 100% одоо өөрийгөө дайчлах ямар ч тийм боломж байхгүй. Өчтөр тэгээд эхний тоглолтод талаас нарс өчтөр сэлгэнээс гарсан. Тэгээд ерөөсөө Christopher Porziнгс гэдэг хүн ер нь бол энэ тоглолтод бол харагдсангүй. Тэгээд би Jaylen Brown бас 100 байгаа юм. Jaylen Brown 100. Jaylen Brown бас л улирлын турш ингээл орон гарan ингээл бэртэлтэй нааш цаашаа ингээл яваад байсан. Одоо хүртэл тэр бэлтгэл нь ер нь бол лингер хийгээ байгаад л байгаа юм шиг санагдсан. Тэгээд Jason Tatum-ыг би Jason Tatum, Joe Mazzulla хоёрыг л хамгийн их буруутгамаар байна энэ дээр. Уул нь штэ те одоо ингээд багийн лидер хүмүүс суперстар тоглогч нар шийдэлд орохгүй үе байна. Тийм слампанд ордог үе байна штэ. Steph Curry хүртэл тэгдэг штэ. Хилдэг тоглолт дарааж тэгдэг. Гэхдээ Steph Curry ч юм уу ямар нэгэн суперстарууд шидэлд нь орохгүй бол яадаг гэхээр цагираг руу дайрж 2 оноо авах эсвэл алдаа аваад фри троу олон шидэж шидэлтэд оруулдаг байхгүй юу? Ер нь бол ингээд шидэлд орж байгааг харах юм бол ер нь бол тэр чинь muscle memory ч ажилдаг гэдэг ба шүү дээ. Тихгүй тэгэл орохгүй ах чинь нухаа шидээд байгаа. Би тэрийг бол үнэхээр одоо юу гэдэг би Jason Tatum-ийг тийм муу IQ-тэй тоглогч гэж хэлмээр байна. Гэхдээ энэ хоёр тоглолтын дээр яг нэг алдаагаа хоёр татлаа. Jaylen Brown улирлын турш өвдөгний гэмтэлтэй байгаа шүү дээ. Орон гарan ирж очиод тоглосон. Тэгээд сая плей-оффын өмнөх нэг амрахтаа би буруу санааг бол өвдөгөндөө тариа хэлгсэн. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр Jaylen Brown угаасаа 100 биш байгаа. Тэгээ өвдөг гэдэг чинь ямар хэмжээний настай гэмтэл вүлээ. Porziнгс тийм байгаа нь харамсалтай. Би бол энэ хоёр тоглолтод Porziнгсийн нөлөө баг голцсон л гэж харж байна. Самбарын хамгаалт. Horford хийдгээ хийж байгаа. Гэхдээ хангалттай биш байгаа. Тэр хин одоо ямар нэг үед хитэн алдаа гаргаж 3 үед нэгдүгээр үед 3 Luke Kennard 3 алдаа гаргуу 4 алдаа гаргуу. Ерөөсөө л Porziнгсийн нөлөө байхгүй байгаа гэж мэддэгдээд байгаа байхгүй. Эсвэргээр өмнөх тоглолтын дээр нөгөө нэг Mitchell Robinson Карл Антони Таунс хоёрыг зэрэг ашигладгүй баахтаа гэд хэлээдсэн чинь сая зэрэг ашигласан шүү дээ. Сая бүр зэрэг ашиглаад самбар чадаагүй шүү дээ. Илүүрсэн шүү дээ. Яг тэр байгаа байхгүй юу? Хитрхи намхан болчиход байгаа байхгүй Жош Харттай тоглож байгаа чинь. Тэгээд хин нэгний суулгаад ингээд хоёр өндөртөө тоглолцохоор тэндээс би илүүрхэл гэж харагдаа. Тэгээд Jaylen Brunson-тай үнэхээр юу чирмээр байна. Энэ тоглогч клач тоглогч гэдэг шагналыг авсан зүү ёсны юм байна. Яаж ийм аймаг сэтгэл зүйтэй байд юм бүүмэд яг ингээд тоглолтын турш нэг 10 идэх хоноод явж байгаа л 4-р сүүлийн 5 минут руу ороод ирэхээр л тэгэл хинэж эсрэг хамаагүй аваад дайраал хураал унаал шидхийн алдаатай шидхийн орохын Jaylen Brunson энэ хоёр тоглолтыг оноогоор яг клач байдлаар авчирсан бол мэдээж OG Anunoby, Mikal Bridges хоёр энэ хоёр энэ цуврал хамгаалж байгаа тоглогчтой Босны хамгаалж байгаа тоглогчдыг бүгдийг энэ 25-аас доош хөвтөд автуулж байгаа юм байна шүү дээ. Энэ хоёр. Тэгээ боддоо хоёр тоглогч нь хоёулаа баг 40-с дээш 45 минут тоглож байгаа хоёр нь хамгаалж байгаа хүн болгоно 5 шидэлтийн 4-ийг алдуулаад байна гэж боддоо. Тэр эн чинь ийм баг оноотой цуврал яагаад болоод байгаа нь ойлгомжтой байгаа юм. Би тэр Jason Tatum дээр бол хараа хүнд ийм муу байж болно. Гэхдээ энэ цуврал одоо ингэ Boston Celtics баг энэ цувралд ялахгүй бол энэ цувралын бүх буруу хожигдлын бүх буруу Tatum руу л чиглэнэ хэвэл мэдээлэх. Jaylen Brown руу чиглүүлэхгүй. Яг гэх юм бол Brown өвдөгний асуудалтай байсан гэл араас нь ингээд нэг excuse буюу тайлбарууд нь араас нь гараад. Porziнгс юм асуудалтай байсан. Тэнгүү Jason Tatum ингээд суперод багийн юм нэж гэдэг асуудал. Jason Tatum руу угаасаа ирнэ. Тэрийг ч угаасаа мэдж байгаа. Тийм учраас одоо ингээд ализийн дарамтаа аваад эхэлсэн байгаа. Босны фэнүүд ч гэсэн ерөөхдөө эхнээсээ
за аргагүй юм байна уу? Царайлаг мөнгөтэй юу хийж ялж болно. Тэгтээ болоогүй юм байна гэдэг тэгээд эхэлсэн мөлий. Тэгэхээр Tatum энэ дээр өөрийгөө аварж гарах хэсгээл одоо харуулах хэрэгтэй. Нью-Йоркт бол одоо Madison Square Garden дээр байна шүү дээ. Хоёр тоглолтыг хоёуланг нь хожихгүй бол Boston Celtics гэдэг баг 3-1-ээс буцааж байрна гэдэг бол үнэхээр хэцүү. Аль нэг тоглолтыг Нью-Йорк Knicks авчихад л энэ цуврал бол дөрөв дуусах шиг хандна гэж би бодож байна. Тэгээд гэхдээ сонин шүү дээ. Madison Square Garden дээр тоглохоор шүү дээ. Зочин багийнх нь хүмүүс галзуураад байдаг түүхтэй шүү дээ. Өөрсдөө нэг амар тоглодгоо. Detroit Pistons эсрэг яалаа тийм. Jason Tatum нэг тэрэн дээр цоорж өөрийнхөө нэр хүндийг авараасаа гэж. Би тэгээд өнөөдөр шүү дээ. Цаг хугацаанд яаж таарахаар тийж таардیں۔ Супермений шинэ кино гарч байгаа юм ба шүү дээ 7 сарын 11-нд. Тийм. Супермений иргтам. Jason Tatum тоглолцсон. Jason Tatum бараг Супермен болохгүй гараад байдаг нөгөөт нь ингээ хоёр нь болчиход байна. Тэгээс хоржонтой гэхэд эндөө хоржонтой байдаг байхгүй тий. Бостны энэ хожигдлаас болоод Paul Pierce өнөөдөр хэдэн 20 майл алхаж 20 майл oh my god. Өглөө өстэй тий. 32 км газрыг хөл нүцгэн алхлаа. Өдөр 4-5-аас өглөөний 4-5-аас эхэлж алхсан байсан уу? Oh my god. Тэр шууд нэвтрүүлгийн үеэр 5 майл алхахад майлдэн шүү дээ. Шууд нэвтрүүлгийн үеэр half time үеэр баха. Энэ тоглолтод тэрөө Бостон хожигдох юм бол би 20 майл хөл нүцгэн алхахыг хэлсэн ч тэгээд тэр тоглолтод очсон Paul Pierce өнөдөр харин 90 хүн байлаа шүү энэ сүүгэнд төрөөд алхацсан. Гэхдээ зүгээр ингэж Paul Pierce-ийг хүртэл ингэж зоож байгаа байхгүй Boston Celtics-ийн тоглогчид хаа байсан бэ? Хараа. Хүн болгон биш дээ. Game 2 дээр Boston Celtics-ийг ингэж тоглоно гэж ботоогүй. Ийм үр дүн ботоогүй байхгүй. Бүр хинч Boston Celtics 10 оноогоор хожих одтой байсан шүү дээ. 10 оноогоор. Тэгэхээр хамаагүй favorite байсан байгаа байхгүй. Хамаагүй хол зөрүүтэй. Гүг. Энэ хоёр тоглолтыг ингээ харах юм бол угаасаа илүү баг нь ер нь Boston Celtics харагдаж л байгаа байхгүй. 6 үеийн турш. 2 үед нь л очигддаг. Энэ цуврал 2 тоглолт явцсан 96 минут явцсан байгаа шүү дээ. Өмнөх чинь цаг сунгал байлаа. За ер нь нэг цаг сувсан. За ер нь 81 минутад нь Boston Celtics тэргүүлсэн гэж хэлээ. 81 минутад 18 минут 19 минут юу лээ. Тэр хавцаанд New York Knicks юу болсон гэж бодоо 81 минутад нь Boston Celtics оноогоор илүү явцсан. Тэр чинь уг нь ур чадвар нь тэдэнд байгаад байгаа байхгүй. Тэгээ төгсгөл тэгэхээр би New York Knicks-ийг энэ тоглолтод үнэхээр энэ цувралд магтмаар байна. Тэгээд нэг зүйл байна. Гарч байгаа мэдээлэл. Өнөөдөр ч гэсэн Brian Windhorst нэвтрүүлэгт орж подкастынхаа хоёр хэлсэн байл. Энэ бол Boston Celtics багийн хэрвээ энэ цувралд ялахгүй бол Boston Celtics баг задарна гэж. Задарна гэдэг нь юунаас эхлэлтэй вэ? Мэдээж хоёул өмнөх дугаарууд дээр ярьж байсан 500 саяын цалин өгж байгаа. 5 тоглолч нь 28-аас дээш саяын цалинтай. Энийг Boston шинэ одоо эзэдүүд энийг техгүй гэдгээ олон жил тээж авч явахгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ хэрвээ энэ цувралд бүр ингэж ялах юм бол бүр зүгээр ингээд ганц нэг тоглогчоо явуулах биш. Жинхнээсээ задлах тэр тухай процесс яригдчих магадгүй юм байл. Тэгэхээр энэ бол энэ цуврал бол одоогийн байгаа Boston Celtics, Jaylen Brown, Jason Tatum хамтдаа үлдэхгүй эсвэл тустай байх уу гэдгийг магадгүй шийдэж болох үс юм цуврал болох юм шиг байгаа юм. Тэгэхээр Tatum-ийн маш том хариуцлагыг нуруунд дээр үүрэх гэж байна одоо энэ хоёр тоглолтоос. Хэрвээ хоёр тоглолтоос хоёр ажил авч чадахгүй бол уушлаарай. Jason Tatum хизээч MVP-ийн хэмжээнд яригдахааргүй тэр хар нөхрөө өөрийгөө л унгаана. Хараа бид нар Boston Celtics зарагдлаа гэхэд ярьжсэн шүү дээ. Boston Celtics гэдэг баг одоо Хойд Америкийн спортын түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй энэ жилийн цалиндаа төлж байгаа одоо зардалт нь хамгийн үнэтэй хагас тэрбум долларын үнэтэй баг ингэж хож идэнэ гэдэг бол за мэдгүй шившиг гэсэн юу гэж хэлтий. Инхээр ингэж хажигдаад тэгээд 2 дугаар раундыг дуусгах юм бол үнэхээр стандарт шившиг гэхээс юу гэхлээ. Юу гэж хэлвэтэй. Тэгээ нөгөө улирлын турш шидэж тоглолцсон баг чинь гинт за одоо нэгсэндээ улирлын турш гүйжсэн баг чинь гинт одоо бүгдээрээ жоохон хурдаа цаагаад
шогшоо гэхээр шогсч чадахгүй жоохон шогсож байгаа л гүйчээд байд юм байна л да. Би тэгж л хараад байгаа. Саяны тоглолтын ихэнд Boston Celtics уг нь будагтай талбараа дайрч тоглож эхлүүлсэн шүү дээ. Гэхдээ л гурав шидсэн тоон тийм байгаа даа. Тэгэхээр нөгөө нэг улирлын дүршгүй сүүлдээ би бол ингэж бодоод байгаа шүү дээ. Сүүлдээ ядраад байгаа юм уу? Come on, ядарч байгаагүй л New York Knicks-ний илүү ядарч байгаа шүү дээ. Гүг чи болтой дотгошоо орохгүй шидэд байна гэдэг чинь ер нь серл хийгээд байна гэдэг чинь ер нь ядарсан хүмүүсийн л хийдэг юм шүү дээ. Ер нь бол чи LeBron-ыг мэднэ шүү дээ. LeBron 3 үе дайрч шүү дээ. Дөрөвдөр ингээд шидэд эхэлдэг шүү дээ. Ингээд хөлн суугаад ирэхээр. Би л тэгээд байгаа юм болов гэж бас гайх юм. Үгүй наад ч маш шал утгагүй. Би бол хэрвээ тэгж байгаа гэж өөрсдөө ярьж байгаа. Тэгэхгүй л. Come on болоо шүү дээ. Хидтэй хүмүүс хэлээ дээ. Хитнэстэй хүмүүс тоглоод байгаа. Үгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь Boston Celtics New York Knicks-ийг бодох юм бол хамаагүй илүү сэлгээтэй тоглож байгаа шүү дээ. Тэгж байгаа тэдэнд ер нь л excuse буюу бид нэр ингээд хожигдсон юм а гэдэг хэлэх үг байхгүй нэрэ. Porzingis энэ вирус нь байна уу? Jaylen Brown энэ өвдгөндөө хэлсэн тариа байна уу? Jaylen Brown талбай дээр тоглоод байгаа шүү дээ. Би гимтэлтэйгээ бол бүгд л баг гимтэлтэй л байгаа байлгүй дээ. Сая тэр нөгөө тийм шүү дээ. Одоо баг болгоно л гимтэлтэй. Тийм. Austin Reeves бас энэ плей-офф дээр ягаад олигтой байж чадаагүй гэсэн чинь эрхээ уруунд болохгүйс ингээд LeBron James чинь бас сүүлд нэг гимтэл авцсан те өвдөг нөгөө Донте Дивинчензо орцсон ингээд баг болгоно л гимтэл байгаа. Anthony Edwards ч гэсэн одоо ингээд гимтэлтэй байгаа чинь тэгэхээр баг Boston excuse биш Boston улирлаа биш багаа аварч чадах нүггүй юу гэдгийг дараагийн 2 тоглолтоос л харъя да. Michael Bridges-ийг багтахгүй болохгүй шүү дээ. Michael Bridges гэдэг хүн байж тээ. New York Knicks рүү шүү дээ. 5 first round pick зэ. 5 нэгдүгээр тойргийн ирэх. 1-р тойргийн swap ирэх. Тэгээд 2-р тойргийн нэг ирэхээр салгидж ирсэн зэ. New York Brooklyn Nets-с энэ нь өөрөө бол төлцөг гэж бодож байна. Хэрвээ New York Knicks одоо энэ чэнс гарчих юм бол тэр тоглолтын зүйлд хийсэн хамгаалалт бол үнэхээр гайхалтай. Ер нь бол 2 тоглолтод хоёулын дээр нь Michael Bridges дуусгал шүү дээ. Хоёулын Michael Bridges шийдсэн шүү дээ. Хамгаалтаараа. Тэгэхээр үгүй нэрээ New York-ын фэнүүд одоо ингээд Монголд ч гэсэн New York-ын фэнүүд маш их байдаг л та. Энд ч гэсэн байдаг л New York-т амьдардаг монголчууд. Тэгэхээр үнэхээр enjoy the moment яг энэ мөчийг одоо ингээд гоё аз жаргалтайгаар мэдрээд тэгээд дээрэс нь яг ийм үед бол өрсөлдөгч багийнхаа фэнүүдийг үгээр үдэх, дээрлэх, доош нь хийх бол эргчүүлээд яг энэ үед бол нээлттэй байдсан шүү дээ. Яг тэгвэл favorite баг нь Boston Celtics байсан байхгүй. Тэрнээс яг 2 тэнцүү баг ингээд байж байгаа нэгнийхээ дээр нэг үйл ялэг илүү гарахад бол нэг асуудал биш. Ийм зөрүүтэй байж байгаад ингэж гарчаад байна шүү дээ. Яг Knicks-ийн фэнүүд яг энэ мөчийг мэдэрч таашаал авцгаа гэж. Дорнод бүст болж байгаа бас нэг өөр цуурлын талаар одоо хойлоо яриа. Тэр цуурл бас 2 тэгин ярцаатай явж байгаа. Гэхдээ энэ цуурлын төгсгөл нь хоёулаа бас л кино шиг. Ялангуяа тэр сүүлийн төгсгөл бол бүр кино цаашаа. Бүр баг хожицсан байсан 199% хожицсан байсан нөхцөл байдлаас Cleveland Cavaliers хожигдсон. 40 эдэн секундэд 7 оноогоор хожиж явжсан шүү дээ. 7 оноогоор. Тэгээд тэр гад үеэсэн шүү дээ. Яг тэр нөхцлөөс хоцсон 3 тохиолдол байт юм байна. Хэдэн баг 3000 хэдэн тохиолдлоос ч лөө. Хоцсон 3 тохиолдол байт юм. Тэр 3-уулаа Indiana Pacers. 2-ыг энэ жил хийсэн, нэг нь Bucks эсрэг хийсэн, нэг нь сая Cavs эсрэг хийсэн. Нөгөөх нь Indiana Pacers-ийн Reggie Miller нэг нь хийсэн. Нөгөө ингэдэг. Тэ. Алдарт. Тэр бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээ би одоо Wings нөгөө сүүлд ингээд Halliburton ингээд хийчээд ингээ гүтэндээ Sam Cassell-ын дэнс хийсэн нөгөө big boss. Тэ. Тэрийг биш ингэсэн бол бүрээ хаалахгүй юу? Тэгвэл бүр жинхэнэ бүр супермен болох юм тест. Тэстэ бодоо болох байсан байхгүй би тэгээд тэр Sam Cassell-ийн юг тухайн үедээ Sam Cassell чинь 15,000-аар торгуулжсэн юм байна. Одоо at least нэг 50,000-аар торгуулах байх. Гэтэ яг хөө тэр бол worth it. Overrated боёо хит өндрөөр үнэлэгдсэн тоглогч гэдэг магадгүй санал асуулгын урд Halliburton-ы сонсох ёстой үг нь байсан юм шиг байна. Зарим тоглогч нарт ер нь сонсох ёстой үг гэж байдаг шүү дээ.
Тэр нь магтаал байж болно, мунж яваа нэгний хувьд, задарч яваа нэгний хувьд шүүмжлэл байж болно. Ер нь доор байгаа нэгний хувьд чи арайстай гэж хэлж байгаа нь магадгүй. Ер нь бол яг тиймэрхүү л үг болсон юм шиг байгаа Халибертон. Тэрийг сонссноос хойш бүр Халибертон жинхэнэ солиоруулж шин. Тэгээд улиралд 3-1-ийн харьцаатай хоцсон гэдэг бол зүгээр нэг тохиолдол биш юм байна. Индиана Cleveland Cavaliers багийн энэ улиралд 64 хожихдоо энэ 18 хожигддаг. 18 хожигдлын 3 нь Индиана Pacers-ийн эсрэг гэхээр тэдний хамгийн эвгүй өрсөлдөж нь яхаарахгүй Индиана Pacers юм байна. Матчап үнэхээр таардаг юм байна. Үнэхээр таардаг юм байна. Тэгээд дээрэс нь Индианагийн сэлгэний гарч ирэхээр тэр би топ нь хүртэл ямар өөртөө ихтэй тоглож байгаа юм бэ те. TJ McConnell угаасаа юу ч яах вэ? Benedict Mathurin ингээд угаасаа яг ихний тоглолтод байсан тэр матчап Нейсмит бол амар хоёр дахь тоглолтын дээр. Яг хоёр дахь тоглолтод давтагдсан бүх үйл явдал. Дахиад нөгөө матчап хэдийгээр Cleveland Cavaliers ингээд нөгөө илүүрэхэд 20 оны илүү яваад байгаа юм шиг байгаа ч гэсэн ингээд агуулгаар харахаар тэнцүү тоглолт болоод байгаа байхгүй. Онооны л зөрүү би яваадсан болохоос. Тэгээд тэгж жаад яг ингээд агуулга сүулдэ бодит үннийг гүйцэд ирэхээр яг ингээд тэнцээд ирж байгаа. Тэгэхээр би одоо асууя. Cleveland Cavaliers Индианага хотоос буцаж ирж чадах уу? За биш үү. Хэрвээ Darius Garland байхгүй, хэрвээ Evan Mobley байхгүй, хэрвээ Hunter байхгүй, энэ гур байхгүй бол би бол ирэхгүй гэж бодож байна. Зөв сайн мэд байгаа. Тэгвэл маргааш энэ гур тоглох юм шиг байлаа. Гурлаа юу? Тий. Тэгвэл нэг ажилдаа ирж магадгүй. Ер нь бол нэг ажилдаа буцаад ирж магадгүй. Хоёр дахь тоглолтын дээр бол үнэхээр нөгөө Mitchell бүр өөрийнхөө хийж чадах бүхнээ л хийсэн. Үнэхээр зүгээр нэг хүний offense явсан шүү дээ ер нь. Тэгээд яг Strus бас сайн тоглосон л доо. Гэхдээ л бид нар Mitchell ганцаараа дайраад тоглохоороо ямар амжилтанд хүрдгийг бид нар Utah Jazz-аар аль дээр харсан байхгүй. Уусаа тэгээд тэр чинь ингэж явж байгаа ингээд хамгийн сүүлд нь ингээд ядраал суучдаг байхгүй. Тэгэхээр энэ байдлаараа бол хожно гэдэг бол хэцүү. Хэрвээ Darius Garland, Evan Mobley за Hunter байдаг юм аа гэхэд Evan Mobley-ийн хоёр Darius Garland бол хоёулаа байхгүй бол хожлох хот үнэхээр хэцүү л харагдсан. Strus сайн тоглож байна гэдэг чинь хамгаалт тэр чингээрээ сул байсан л гэсэн. Strus оноо аваад шүү дээ. Талбай дээрх тоглоод шүү дээ. Хамгаалт сул байсан л гэсэн. Тэгэд саяны тоглолтод одоо үнжих ёстой болоод л үндсэн байлгүй дээ. Тэгээ дараагийн тоглолтод миний зүгээр нэг харсан мэдэн дээр гурлаа тоглоно гэж хэлсэн байсан. Тэгэхээр гурлаа л тоглохоос өөр аргагүй болж байгаа бох. Тэгэхгүй бол эн чинь цуврал талбай дээр тэг хоёр болчоод айлын баг талбай руу хот руу явна гэдэг чинь бол нэгээр гарсан багийн хувьд бол бүр шок цаашаа үрдэм шүү дээ. Тэгээ одоо дорнод үсэн 1-2-оор гарсан хоёр баг хоёулаа тэг хоёр гэдэг амжилттайгаар нөгөө хотод руу явж шүү дээ. Энэ одоо яг плей-офф би өмнө ийм зүйл анх удаа гарч байгаагүй миний хувьд анх удаа л харж энэ баг түүхэнд ч анхных баг. Тийм бол түүхэнд анхны угаагүй. Саяараа ингээд зочин баг 6 тоглолт нь энэ плей-офф биш 6 тоглолт 2 дугаар раунд 6 баг нь 6 зочин баг нь хожил авсан ингээд юусе байгаагүй юм билээ шүү тийм тохиол. Анх удаа энэ жил болж байгаа юм шүү дээ. Зочин багууд ихний 6 тоглолтод тэгэл давсан тохиолдол түүхэнд анх удаа. Тийм. Тэгэхээр одоо чи худлаа ярьчлаа чи ингэвэстэй гэдэг хэрүүл хийх одоо бол утгагүй утгагүй. Түүхэнд тэгээд дээрэс нь энэ жилийн плей-офф ийм гоё сонирхолтой болж ийн гэдэг нь бүр энэ Lakers мултрна гэдэг чинь нөгөө нэг маш их үзэгчэд ингээд алдчихж байгаа штэ. Баруун иргэн тэр LA гэдэг хотын том айгүй олон үзэгчд ингээд зургтаа хасаахаа болж байгаа гэдэг Америктэн сул. Гэтэл үзэлт буурахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа нөх нөө плей-офф маань тийм л гоё хаамуулшгүй сонирхолтой өрсөлдөөнтэй болоод байгаагийн хэлэл баггүй. Яг энэ Америк нэг өөрсдийн дотоодынхоо үзэгчийг л тоолоод байгаа болохоос дэлхийд даяар үзэгчээ бол зөвхөн NBA-л тоолж идэм. Тэгээд NBA тэр нөгөө судалгаагаа ингээд нэгтгэхийн тулд маш их хугацаа зарцуул. Заавал улирал дуусны дараа газруудаас мэдээлэл базаж авдаг. Тэгээ орон янз бүрийн байдлаар мэдээлэлүүд өгдөг. Манай Монгол ч гэсэн үзэгчийн тоог өгдөн штэ. Энэ сизник тэдэн үзэгч үтсэн байна гэдэг. Тэгэхээр тэр маань дараа гардаг. Гэтэ тэр ер нь ингээд харьцуулахад ер нь дэлхийд даяар хөндөр үзэлттэй плей-офф болж байгаа болов гэж бодож байна.
Нэрэ Халибортны юу штэ те тэр сүүлийн юу штэ одоо нөгөө free throw шийдээд алдаад аваад 3-аас тэр чинь уулын тооцохгүйсэн тэр чинь lane violation гэсэн юм билээ штэ. Манер free throw шийдчихэд төрүүлээд орсон юм билээ штэ. Тэрийг бол 2 минутны нөгөө сүүлийн 2 минутны репортон дээр тооцохгүй байсан гэж хэлсэн байл. Тэгээд бол яагаад ийм алдаа гарсан байна. Тэгээд энэ бол спортын нэг хэсэг юм аа гэж цаашаа өндрөл үргэлжлээл явдгаар явна. Өөрөө тэдэн тамирч сонголт авахгүй. За NBA жил болгон маш олон шилдэгүүдийг шалгаруулдаг. Тэгээд энэ жил оны шилдэг менежерийн шагналыг Oklahoma City Thunder багийн ерөнхий менежер Sam Presti хүртсэн байгаа. Яг гэх юм бол Sam Presti-гийн бүрдүүлсэн энэ баг энэ биг амжилтаараа тэргүүл 68-14 гэдэг амжилтыг энэ үйлрэлд үзүүлсэн байна. Sam Presti-гийн барьсан зөв менежментийн ачаар, зөв санхүүгийн бодлогын ачаар тэд энэ оф сизнээр Alex Caruso, Isaiah Hartenstein гэдэг хоёр тоглогчийг авсан. Тэр хоёр нь ямар гоё төгс зогцож одоо fill-in гэж ярьдаг шүү дээ. Ямар гоё төгсөн гэж багийн системд уусцсан билээ. Тэгэхээр яг харахгүй Sam Presti менежер үнэхээр супер ажиллаа хийсэн. Улмаар Denver Nuggets ихний тоглолтод алдаад Oklahoma City Thunder хоёр дахь тоглолтыг жинхэнэ утгаар нь уншиж үзүүллээ. Бурхан минь хэдэн онооны зөрүүтэй тоглолт болов. Бар 40 л. 40. Гэтэ тэр өөсөө нэг дэх тоглолтын дээр ер нь бол манайд бол тоглолт дуусаагүй байхад ер нь бол юу яцсан шүү дээ. Тайвшраад ер нь бол жоохон нөгөө туршлагагүй гэж яриад байсан. Яг тэрийг харуулсан шүү дээ. Тэгээ яг тэрэн дээр алдаан дээр суралцсан. Ерөөсөө одоо нөгөө боксер өөртөө чинь цагаан юугаа давгаа юу лээ альчуураа шидтэн зодно гэдэг шиг тэгсээр байгаа л одоо тоглолтын ихнээс авахуулаад давцаар байгаа дуусчих гэж шүү дээ. Тэгэхээр би нэг юмыг онцлмоор байна. Би юу эхлэхээс өмнө цуврал эхлэхээс өмнө за Йокчийг яаж зогсоох юм бол доо яах юм бол доо гэж бодож байсан. Эхний юм дээр бол нэг яхтар юм харагдаагүй. Гэтэ сая 2 дээр биш үү те. Jalen Williams гэх нөгөө J-Dub нөгөө Jalen Williams нь Йокч дээр маш сайн тоглосон шүү. Би тэрийг хараад ер нь жоохон итгэл төрсөн шүү дээ. Тийм би яг үндэ энэ тоглолтыг үзэж амжаагүй. Тэгээд олон онооны зөрүүтэй болохоор нугасаа үзхийг ч хүсээгүй. Гэхдээ Никола Йокич дээрс нь 3 дугаар өдөр 6 алдаа болгоо суудсан бахаар за угаасаа нэг тэмцэлдэж хийж бодоогүй юм уу эсвэл мэдэхгүй. Би яг үзег болохоор мэдэхгүй. Гэхдээ Denver Nuggets яагаад ингэ сайн Oklahoma яагаад ингэж хандшахсан ойлгомжтой. Denver Nuggets яагаад ингэж тайвширсан ойлгомжтой. Тэд Oklahoma-гоос хожил авцсан шүү дээ. Даалгавраа биелүүлсэн шүү дээ. Тийм учраас талбай дээр бол хоёр тоглолтод хамаг зүйлээ зориулахын тулд сая тоглогч нар ч гэсэн нэг тийм хичээгүй байхад би бол гайхаад байхгүй. Гэхдээ эсвэл яг чиний ярьдгаар Mark Diagonal тасгалжуулагч өөрчлөлтөө хийгээд adjustment хийгээд тэгээд тэр нэг гаргалгаагаа олцсон байхыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр 3 дахь тоглолтоос л харъя. Гэхдээ би Denver Nuggets талбай дээр ямар амар тоглолтдог вэ гэдгийг дахиад нэг сануулах нь л зүйтэй болов гэж бодод байна. Тий. Тэгээд уусаа Oklahoma City уусаа ихний тоглолтыг алдсандаа бол ер нь бол нэлээд одоо нөгөө concern болсон байгаал харагдсан л та. Тэгээд Chet Holmgren чинь сүүлд 2 free throw алдснаас бол ер нь бол тэр тоглоом дууссан шүү дээ. Тэгсэн. Тий. Chet Holmgren-ийн харин game 2 дээр бол маш сайн тоглосон. Ер нь бол амар хичээж байгаа нь бол үнэхээр харагдчихлээ. Тэгээ буснууд яг хийсэн зүгээр Clippers OKC хоёрыг харьцуулахаар шүү дээ. OKC яалтчгүй offensive player довтолдог тоглогч хамгийн их оноо авах зөндөө олон юу байгаад байгаа болохоор Denver-ийн хамгаалтан ч гэсэн ер нь бол нэлээд дарамт өгч ийлээ. Тэгээд ямар сандаа Jokic шүү дээ. 3 дугаар үе дээр 6 алт тоглоход тийм үстэй. Тэгэхээр энэ тэндээс нь яаж оноо авч байгаа болохоор үнэхээр Denver-ийн хувьд бол үнэхээр хамгаалахад бол хэцүү юм байлээ. Christian Brown шүү дээ. Ер нь бол Harden дээр бол маш сайн ажиллаа хийсэн шүү дээ. Эхний одоо раунд дээр. Харин энэ раундн дээр бол
Christian Brown, Shea Gilgeous-Alexander хажууд бол үнэхээр жижигтгэр харагдлаа. Жижигнэ Shea Gene үлрэл загсан бомб ямар амархан тоглож байгаа. Гэхдээ Christian Brown-ыг бити эсрэг багийнхан талбай дээр тоглож байгаагаар дүгнэ гэж зөвлөмөр. Яа тэгвэл энэ тоглогч өөрхөн талбай дээр сайн тоглодог өрсөлдөгчийн талбай дээр очихоор угаасаа Christian Brown биш Christian Brown болчтой шүү. Тэгэхээр талбай дээр тоглох Christian Brown-ыг одоо харуул арай дээр болоо. Тийм учраас би Денверийг талбай дээр арай илүү сайн тоглох болов гэж найдаад байна. Ямар ч юм тэд бол одоогийн байдлаар ажиллаа хийц явж байгаа шүү. Тэгэхээр цуурлыг нэг Денвер Наггетс талбайн давуу талыг хулгайлж чадсан одоо талбайн давуу тал тэдэнд байна. Тэгэхээр маргааш үлээ тоглолтно. Болох тоглолтоос юу болохыг харцгаая да. Тийм баг. Одоо тэгэл нөгөө газар зүйн байрлал юу байна те бүгдийг ашиглаад ямар нэгэн байдлаар хоёр аль хожид авах л шүү дээ. Тэгэхээр одоо чи 1-1 болцсон 3 дахь тоглолт бол маш чухал шүү дээ. 3 дахь тоглолт маш чухал тэрийг хожих хэрэгтэй. Өнөөдөр нэг сони юм ярил. Түрүүн Halliburton дээр би хэлхээ мартчихэж. Halliburton шүү дээ энэ үйлрэлд сүүлийн 2 минутанд тоглолт тэнцүүлсэн юм уу? Эсвэл тоглолтын тэргүүлийг авахд хийсэн оноогоороо шүү дээ. Пэ довтлоонд шүү дээ. Нийтдээ 11-ийг хийгээд 10-ын амжилттай хийсэн биз дээ. Тийм. Тэгэхээр нөгөө тоглолтыг шийдэх шийдэлтүүд гэсэн үг шүү тийм үү? Тий. Чинь бас Bronson клаш тоглож гэсэн бас Halliburton чинь бас клаш тоглож байсан байгаа тоххой энэ үлрэлт. Сонирм бооз. Амар шүү дээ. Надад үзүүлж 11-ээс 10 гэдэг чи юу гэж юм. Төгсөл байгаад байна да. Тэгээд Sam Presti GM болсонтой холбогдуулаад нэг нийтдээ нөгөө юу яасан санал өгсөн юмуд нь явсан шүү дээ. Тэгсэн чинь Rob Pelinka нэг хэн санал авсан байлээ. Би тэгээд энэ нэг яг хин юм болоо гэж бодсон шүү. Luka Doncic Nico Harrison юм болоо гэж бодсон. Luka Doncic авсан ганцхан санал авж ийн гэж юм. Come on тэр бол бас жоохон сонирхол юм те. Өөр менежер ийм 8 хийж чадахгүй байсан уу юу? Rob Pelinka LeBron-ыг авчихсан, Anthony Davis-ыг авчихсан, Luka Doncic-ыг авлаа. Rob Pelinka л хийж чадлаа шүү дээ. За тэр яг мултарсан тэр баг яах вэ? Одоо мултраг үлдсэн багуудыг яриа. Тэгээд Стефи энэ гинтлийн мэдээ бидний дараагийн дугаарууд юмс хамгийн чухал сэдвүүдийн нэг харахгүй байх болно. Jason Tatum өөрийнхөө болон багийнхаа ирээдүйг аварч чадах нь гэдгийг харах болно. Cleveland Cavaliers Superman болж чадах нь уу? Энэ нүхнээсээ гарч чадах нь уу? Ер нь бол Cleveland Cavaliers-ийн үйлдэл баг дуусчаад байна уу гэж таамаглах юм. Гэхдээ плей-офф юу ч болж болно. Таамаглаагүй үр дүн гардаг учраас anything is possible. Тий. Спорт гэдэг чинь өөрөө хамаагүй гоё. Тэрнээс за энэ тоглолтод ингээд дараагийн 2 тоглолтод угаасаа Индиана хожноо тэг Cleveland эргэж ирэхгүй гэдэг хүн болгон таачдаг байвал бас спорт гэж байгаад яах вэ? Тийм учраас спорт таамалшгүй үр дүнгээр их өдөг. Дараагийн дугаар дээр бид хоёр таамалшгүй үр дүнтэйгээр бас эргээд уулзах болно гэж бодож байна. Ингээд хамтдаа баярлалаа. Сан Францискоос ялт Дэлэ хотоос од та бүхэндээ хамт байлаа. Subscribe дараарай.